За үзэгчтэй ахынд орой мэнд хүргэе. Олоо телевизэн зочны ярилцах цаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн зочнороо бид улсын хурлын гишүүн их бол гишүүнийг урьж оролцуулж байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд бас талархсан илэрхийлье. Олоо телевизэн орой мэнд хүргэе. Тэгэхээр хоёул өнөөдөр сонгуулийн хуулийн иргэн тойронд гэсэн ийм сэдвээр ярилцъя гэж бодож байгаа. Ер нь үзэгчид байна ч гэсэн энэ одоо сонгуул маань яг юу болох гээд байна гэдэг ингээд бас энэ эргэлзээтэй гайхсан зарим нь янз бүрийн л бодолтой байх шиг. Сонгуул болдгоороо болно, хуулийнхаа дагуу болно. Орон нутаг сална яах вэ гэл ингээд. Орон нутаг салах хууль байхгүй. Цуг явдгаараа явна. 2008 оны 4 сарын 11-нд буюу одоогоос яг бүтэн 4 жил 1 хоногийн өмнө батлагдсан хууль. Тэгээ засгийн газар сонгуулийн ерхий оруулал бэлтгэл хийх үүрэгтэй байсан. Тэр бэлтгэлийг шалгахад бол одоо маш хангалтгүй байсан. Гэхдээ одоо дахиад хэдэн сарын хугацаа байна. Энэ хооронд амжих хэрэгтэй. Чадахгүй гэж хэлж байгаа бол тэгэл чаддаг хүмүүсээр солигдол явах гэсэн үг шүү дээ. Зөвхөн энэ засгийн газартайгаа байж сонгуульд орно гэсэн хууль байхгүй байгаа шүү дээ. Юу үнэн, хууль байгаа үнэн. Хэрэгжүүл чадах уугүй юу гэж асуудгүй. Хэрэгжүүлэх үүрэгтэй асуудаг. Яг орон нутгийн сонгуулийн хуулийг дагаж мөрдөх ёстой тэр олон заалтууд орхигдоод явцсан гэд. Орхигдоогүй л дээ. Мөрдөгдөлгүй явцсан. Орон нутгийн сонгуул бол өөрийн гэсэн хуультай, улсын хурл өөрийн гэсэн хуультай. Уг нь бол өнгөрсөн жил улсын хурлын сонгуулийн хуулийг батлахдаа арчсан намын бүлэг бол улсын хурл таслал орон нутгийн сонгуулийн хууль гэж батлъя гэдэг санал оруулаад эдгээр зөвшөөрөөг юм л да. Тэр үед баталсан байсан бол хоёр сонгуул нэг өдөр явахдаа нэг цагт дуусна, нэг хэсгийн хороогоор явна. Одоо адилхан мөнгө төгрөг тараахгүй. Одоо бол улсын хурл дээр мөнгө төгрөг тараах юм бол нэрсний жагсаалтаас хасагдж байгаа. Гэтэл орон нутгийн сонгуулийн хууль тэр ороог учраас хуучээр байгаа шүү дээ. Ийм зөрүүнүүд бол байгаа. Энэ зөрүүг арилгахаар би хэсэг гишүүдийн хамт хууль өргөн барьсан. Лундажинсан гишүүн бас хууль өргөн барьсан байгаа. Тэгээ одоо энэ хоёр хуулийг яах вэ гэдгийг л ярьж байгаа шүү дээ. Сонгуулийн хуультай холбоотойгоор цэцгийн дүгнэлт өөрөглөн гулсдаг шилждэг системийн талаар цэцгийн дүгнэлт гарсан. Тэгээд цэцгийн энэ асуудлыг улсын хурл яаж хүлээж авах вэ? Яг өнөөдөр хэлцэж байна. Өчигдөр, уржигдөр байнгын ороогоор орсон. Төрийн байгуулалтын байнгын ороо бол үндсэн хуулийн цэцгийг зөв байна, үндсэн хууль зурцсан байна гэж үзсэн бол хууль зүйн байнгын ороо үгүй байна. Энэ бол одоо болохоор зүйл байна гэж хэлсэн байгаа. Тэгэхээр хууль зүйн байнгын орооны дүгнэлтийг улсын хурлын жуулганд оруулж байгаа. Одоо үндсэн байнгын ороо гэдгээр нь хууль зүйн байнгын орооны дүгнэлтийг гишүүд дэмжих юм бол үндсэн хуулийн цэц рүүгээ асуудал нь буцна гэсэн үг. Ер нь бол мажоритар сонгуул бол хамгийн их сонгогчдын санал гэдэг сонгуул байгаа. Чи хоёр өрсөлдлөө би яллаа гэх юм бол би дөнгөн даган 51% яллаа гэж бодъё л та. Одоо энэ ногоон дэвжин дээрээс. Гэтэл сонгогчдын тал нь бараг тал нь 49% чиний төлөө саналаа өгсөн байдаг. Гэтэл тэр 49% санал тооцогдохгүй байгаа. Би авраг гэд туг тойроо явцдаг, чи бол үлдчихдэг. Ийм гажуул байдаг учраас сонгогчдын саналыг хамгийн сайн тусгадаг системийг сонгож авал гэж сонгогчид одоо бидэнд дөрөв өгсөн шүү дээ улсын хурлын гишүүдэд. Тэгэхээр тэр үүргийг бид бол яаж биелүүлсэн гэхээр бүх хүн бол гишүүн болохгүй. Боломжгүй суудлын одоо юм чи. Намын нэрээр санал авсан 28 хүнийг 2 дугаар байранд орсон улсуудаар дүүргэнэ. Ягаад гэвэл тэр тойргийн дөнгөн даган 51% нэг хулдын төлөө өгч 49% нь чиний төлөө өгч. Тэгэхээр чиний дэмжигчдийг одоо улсын хурл төлөөлөгтэй болохын тулд чамааг оруулнаа. Тэгэхдээ чи бол намын жагсаалтаар орно. Ягаад гэвэл тойрог дээрээ одоо 28% санал авсан боловч нөгөө тойргийн мандатын тонд хүрээгүй байх нь шүү. Тэгэхээр бол намын жагсаалтаар чи бол гишүүний л гэж хэлсэн. Гэтэл үндсэн хуулийн цэц энийг бол буруу. Тойрог дээр унсан хүн бол мажоритар сонгуулиуд ялгдсан хүмүүс тэднийг оруулахгүй. Тойрог дээр санал аваагүй намын жагсаалтанд байгаа улсуудаас төрүүлж оруулнаа. Ямар ч ялгаагүй аль нь үндсэн хууль зөрчөөгүй хуулиур байгаа. Үндсэн хуулийн цэцэн зөв, улсын хурлын зөв. Юун дээр зөрөөд ийн гэхээр
аль систем сонгогчдын саналыг хамгийн бага гээх вэ гэдэг дээр л улсын хурл сонголтоо тийм хууль гаргасан байгаа шүү. Тэрээс өөр ямар ч юм байхгүй. Гулсдаг гинүү, шилждэг гинүү, муу улсууд орж ирээд улсын хурлыг дүүргэж гээд байгаа юм байхгүй. Яаж тэр тойрог санал өгсөн хүмүүсийг одоо тойрогийнхан бол ингэж хэлсэн гэсэн үг шүү дээ. Энэ хулд бол нэг номероо чи яваа. Одоо Дундгой аймаг шиг юм жижигхэн аймагт нэр дэвшиж байгаа бол хоёрт орсон хүн харин нөгөө хэсгийг төлөөлсөн улсууд байгаамаа. Тэгээ хоёулаа гişүн болол яваа гэсэн. Одоо бол 49-ийг авсан орохгүй Дундгой аймгийн сонгогчид арчсан намд өгсөн саналыг нэмж яагаад бүх аймагуудынхыг тэгээ одоогийн 28 гишүүний хэдэн ч байдгийг нэр дэвшигч тал нь ч юм уу гишүүн болол явна гэсэн үг л дээ. Сонголттой холбоотойгоор одоо иргэдийн сонголтыг үнэн шударга зөв болгохын тулд ухаалаг нэмэлт гаргах хэрэгтэй асуудал яригдаад ихс харамсалтай нь сонгуулиас өмнө амжихгүй байх гэсэн юм яриа засгийн газар дээр ч юм уу төрийн бодлогын түвшинд яригдаад эхэлчихлээ. Амжуулахгүй байгаамаа. Тэрнээс амжих юм. Ухаалаг үнэлэх хэрэгжилчгээр нэг сонгогч нэг санал өгдөг болчихж байгаа. Ухаалаг үнэлэх хэрэглэхгүй болохоор нэг сонгогч олон санал өгч болж байгаа. Хуучин үнэлэхээр хурууны хээг шалгахгүй явах юм бол тийм учраас шинэ сонгуулийн хуулийн гол зүйлүүдийн нэг нь ухаалаг үнэлэх санал болдог машин хоёр байгаа шүү дээ. Урд нь байгаагүй хуулийн юм шинжилтүүд байгаа. Яагаад заавал нэг хүн нэг санал өгдөг гэхээр хууль бол тийм байгаа. Нэг хүн нэгээс олон санал өгöd ирэх юм бол тэр хүн илүү эрх эдэлж шүү дээ. Үндсэн хуулиар бол адилхан. Нэг хүний нэг л удаа санал өгнө гэж сонгуулаа зохион байгуулдаг, хуулиа хийдэг болохоос биш зарим хүн илүү өгнө гэдгээр бол хууль хийдэг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр сонгуулийг цуг явуулдаг, тэрэндээ ухаалаг үнэлэх хэрэгэлдэг гэдэг бол одоо сонгуулийн лууруудыг хаах хамгийн сайн хэрэгслүүд байгаа. Гэтэл энийг нэмдоржуул хэрэглэхгүй гэж шүү дээ. Ухаалаг үнэлэх өгөхгүй. Одоо өөрөө мэдээд шүү дээ өгөхгүй гэж. Амжихгүй байна гэдэг тайлбар хэлээд байгаа. Биш ээ, амжуулахгүй. Амжуулахгүй. Би хэрвээ байсан бол амжуулна. Энэ бол хэлбэрхай ажил байхгүй. Чадахгүй зүгээр л заагаад тавьдаг. Тодорхой бодлого яваад байна гэсэн санаа. Би өөрөө сонгууль өөртөхөд бэлдэж байна л гэсэн үг. Тийм учраас сонгуулаа лөөргөө хий. Дахиж 7 сарын 1 битгий болгоо гэж байгаа бол хийж чаддаг хүмүүст нь ажлыг өг. Батуулд ажиллаа өгөх хэрэгтэй, нэмдорж ажиллаа өгөх хэрэгтэй. Магадгүй таныг одоо ерөнхий сайд дээр тавил энэ хугацаанд ухаалаг үнэлэх босод энэ хууль хэрэгжүүлэх асуудлуудыг шийдэж амжих. Би бүрэн шийдэж чадна. Хугацаа энээс хойш хоцрох юм бол чадахгүй. Яг бол яг одоо амжуулж болох хугацаа чи яг одоо явж шít. Тийм учраас бол засгийн газар хууль загцсан үүргээ биелүүлэх ёстой. Хууль өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй. Хууль бол байдгаараа байна. Яах гэж энэ улс орон даяар бүх 2,700-ийнхаа хурууны хээг авсан. Сонгуулиар шударга явуулах гэж авсан шүү дээ. Дээр нь мэдээж одоо бүртгэл сайжрахаар энэ улс орны хөгжилд хэрэгтэй гэж л авсан. Тэгээ яг хэрэглэе гэхээр үгүй гэж хэлж байгаа бол сонгууль өөртөхөд бэлдэж байна л гэсэн үг. Өөр ямар ч зорилго байхгүй. Магадгүй ухаалаг нэмэлт гарахгүй, амжихгүй, хэвлэхгүй тохиолдолд сонгуулийн бодлоонгүй явуулах өөр хөлбөр бас байж болох уу? Яг үнэлэх бол огт хэвлэгдэхгүй байхгүй. Эсвэл бүрэн хэвлэгдэхгүй байхгүй шүү дээ. Энэ хоёрын дундуур явах гэдэг. За одоо энэ бол хуучин үнэлэх. Энд бол ямар ч чип мэп байхгүй. Зүгээр байгууллагын ажлын газрын үнэлэх шиг пластик карт байгаа. Одоо шинэ үнэлэх бол ийм болох юм. Энэ бол банкны карт л та. Энэ чипийн дотор миний мэдээлэл байна гэсэн үг. Миний энэ хурууны энэ дотор орцсон файлаар. Тэгээд би сонгуулийн хэсгээр ирэхэд энд байгаа хурууны хэтэй миний энэ хурууны хээг тулгаж үзэх гээд тэгээд тулж явал энэ инх болд мөн байна. Сүхбаатар дүүргийн 4-р хонд амьдардаг инх болд мөн байна. 52-р байрмаар гээд. Тэгээд надад саналын утас өгнө. Би өөр газар очих юм бол одоо Баян Хөшөнд очих юм бол надаас авахгүй. Яг тэгвэл миний бүртгэл тэнд байхгүй байхгүй. Зүрх учраас тийм. Угаасаа байхгүй учраас хоёр дахь удаага санал өгч болохгүй. Ингээд мухардах хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо бол өөр ямар арга үлдсэн гэхээр бүх хүн тарааж өгөхгүй бол ядаж нөгөө хүн ам ихтэй бие биенээ таньдгүй газар тарааж өгөө. Улаанбаатар хот аймгийн төвүүдэд. Сумын төвд бол хүн болгон бие биенээ таньдаг. Тэнд бол зөрчил баг гардаг шин. Тэр тохиолдолд хуучин үнэлэхээр өгүүлээд тэгтээ нөгөө цуглуулсан хурууны хэтэйг бол заавал тулах хэрэгтэй. Хаанч санал авсан заавал хурууны шалгана. Ингэжээж болвол
сонгуулийн луур арилгах ёстой л. Ингэхгүй гэж байгаа бол зүгээр луурдахад л бэлдэж байна гэсэн. Өчигдөр ингээд сууг солиод үзчихсэн Солонгост сонгуул болж байна. Тэнд бол автоматар ингээд элэгцэн дээр хүмүүс өгч байгаа санал нь нэмэгдээд ингээд өсөө явчихж байна л да. Бид сонгуулийн хуулинд автомат буюу тоолдог машин оруулж ирсэн саналыг тоолно гэж байгаа. Энэ маань үнэхээр одоо бас санал бодлонгүй явах боломжийг хэр мөрдүүлж байгаа. Солонгос бол цаасгүй сонгуульд тач скринтэй сонгуульд шилжсэн. Тэр бол одоо манад бол болохгүй гэж үзсэн. Тог мог одоо хөдөө хүн ажиллуулах. Бид бол бүдүүн томны авсан. Сонгуул бол яг хуучин шиг явна. Цаасаа бөглөнө. Кабинд ороод бөглсөн цаасаа гараар тоолдог л машин руу шургуулж байгаа. Машин өөрөө явц тундаа саналаа мэдээлэх ирэхгүй одоо тийм боломжгүй машин байгаа. Би бол саналаа өөрөө тоолуулчаа гараа явдаг. Миний саналыг хэн нэгэн хүн дараа нь тоолохгүй. Сонгуул 20 цагт дууслаа. Улсын хурал 20 цаг 5 минутад дүн гарч идэг. Нөгөө сонгуул явах хооронд тоолчдөг байхгүй. Маргаан гарвал цаасаа гаргаж ирээ дахиад тоолж болно. Ахаад тэр цаас унахтаа зураг авахулчих. Тэр саналын ууцны фото зургийг өөрчим файлаар нь өгч. Тэгээ одоо машиныг буруу зураг тоолсон гэж заргалдаж бас болно. Та түрүүний ярианд энэ ухаалгыг гаргахгүй байхыг нямд орж гэдэг хүн одоо хаагаад байна гэл. Амарснаа гээд Монгол Ардын намын нарийн бичиг байсан хүнийг авч тавилаа шүү дээ. Болохгүй гээд ахад хүчээр тавилаа шүү дээ. Болно гээд. Тэндээс эхлээл улсын бүртгэл бол сонгуулийг шударга явуулахгүй байна гэдэг нь мэдэгдсэн. Одоо ухаалаг үнэлэх тараахгүйгээд араас нь мэдэгдэж байна. Компани нь бол бид бүрэн боломжтой гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бол тараахыг хүсэхгүй улсууд нэмд орж амарсан хоёр бол сонгуулийг луурдах бэлтгэлээ хийж байна л гэсэн үг. За иргэдийн хувьд энэ нөгөө гулсдаг буюу 28-48 системийн талаарх ойлголт их бүдэг байна. Тэр дундаа түрүү тавтар ярьлаа. Уг нь бол санал арай бага авсан нь очих хэрэгтэй байсан. Гэтэл зэцаал одоо нам дээр энэ листэнд яаж агсах байх хүмүүс гэдэг ийм зүйлийг их одоо нам бол өөрийнхөө нэр дэвшигчдийг хамгийн өндөр санал авахар бодож л хуваарлах хэрэгтэй. Тойрогтой үнэхээр нэр хүндтэй хүнийг тойрогтно. Улс даяар нэр хүндтэй хүнийг жагсаалтанд оруулж аль системээс нь хамгийн олон санал авах ийм зорилго авах хэрэгтэй. Судалгаа явуулах хэрэгтэй. Хин гэдэг нэр дэвшигч нь хаана илүү нэр хүндтэй байна? Хин одоо улсын хэмжээний сонгууль удирдах уу, хин тойргийн хэмжээнд байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Аль жагсаалтанд жавхал тойрог бол 48 гишүүн авчирна. Намын жагсаалт бол 28 гишүүн авчирна шүү дээ. Тэгэхээр энэ хоёроос хамгийн олон суудл авчирч чадах хүмүүсээ зөв хуваарлаа л гэсэн. Сонгуул төгссөнтэй холбоотойгоор намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэрэгжилт хэр байсан бэ гэдэг асуудал яригдчихэж байна. Арчсан намын хувьд? Арчсан намын хувьд байгалийн баялагийг ард түмэндээ хувьцаагаар эзэмшүүлнэ. Хүний хөгжлийн сангийн хууль батлагдсан. Эрдэнэ хөв гэдэг хууль батлуулж чадаагүй. Гэхдээ нэрэндээ биш агуулганд байгаа. Хуучин Монголын байгалийн баялаг бол хэдэн уул уурхай эзтэй харманд ордог байсан бол одоо хүний хөгжлийн сан төвлөрөөд зангаасаа хүн болгонд байдаг хүний хөгжлийн сангийн дэвтрээр дамжаад янз бүрээр очиж байгаа 21,000 одоо хийдэж байдгийг. Ер нь бол байгалийн баялагын мөнгийг хэдэн хүмүүст биш нийт ард түмэд хүртэх бодлого бол хэрэгжсэн. Арчсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хамгийн гол заалт болох Эрдэнэ хамтарсан засагт ороод ардын намын амлалт бас бидний үүрэг болоо товирсон. Жил болгон 60,000 хүн ажилд оруулна. Одоо билээгүй юм бол олон байгаа. Төмөр зам барина, 100,000 айлын орон сууц барина. Тэд нар бол билээгүй шүү дээ. Тэгэхээр бол юу бийсэн юу билээгүй удахгүй сонгуулийн өмнө очиж тайлангаа тавина. Хүмүүсийн зарим нь Батулга гишүүний танаа намын одоо энэ холбоотой мэдээлэл цацж байгаа төмөр замтай ч юм уу бусад холбоотой мэдээллүүдийг сонгуулийн өмнөх одоо PR ч юм уу гэж хараад байгаа явдлууд байна л да. Гэхдээ яг хоо тэртээ юунд бүтсэн юунд бүтээгүй очиж тайлбарлаа шүү дээ. Тэгэл одоо жоохон эрт эхэлж байгаа юм байлгүй дээ. Одоо
Улс хурлын сонгуул болох төглөө тэрнтэй холбоотойгоор намууд мөрийн хөтөлбөрүүдээ боловсруулж эхэлж байна. За ардч нас намын мөрийн хөтөлбөрүүд зүр юу нь гол байх бол юу руу хандсан бодлого явуул. Сүүлийн 1 жил гаруй хугацаанд ардч нас намын мөрийн хөтөлбөрийг зохиох ажил явагдаж байгаа. Манай нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг 4 жилээр бол зохиохоо болж байгаа. 4 жил бол хэтэрхий бага хугацаа байна. 8 жилээр зохиоё. 12, 16, 16, 20 гээд 2020 гэдэг ийм хөтөлбөртэй 2020 он гэхэд Монгол хуу ямар шүү байх вэ? Ямар шүү орлоготой байх юм, ямар шүү мэдлэг боловсролтой байх юм, ямар эрүүл байх юм. Хүний анхаарья гэдэг ийм л зүйл явж байгаа. Хүнд эдийн засгийн эрхчлөө багтаад байна. Эдийн засгийн хувьсгал хийя. Улс төрийн эрхчлөө бол болоод байна. Хүн болгонд богино үедээ урт хугацаанд зээл олдохгүй байна. Хүн болгонд моргожийн зээл өртөхгүй байна. Ардч намын мөрийн хөтөлбөрийн гол шин зүйл бол ажилтай хүн болгон моргожийн зээлтэй болох. 30 жилийн 6% үедээ зээл өгөхөд хүн бол хашаандаа байшин барьж чадна. Тоглог одоо бол нөгөө мөнгөндөө багтаад тоглог орон сууц барьж чадахгүй шүү дээ. Тийм зээлтэй байх, дээр нь ажилтай байх юм бол байр орон сууц бол шалуур болно, утаа арилна. Одоо байрныхаа зээлийг алдчихгүй тулд заавал ажилтай байна. Ажил голоод хийхгүй байх биш. Энэ мэтэр бол байгалийн баялагаас олж байгаа мөнгийг моргож одоо бүх хүн төртөмчтэй юмд зарцуулах бодолтой байгаа. За харамслаар бидний ярилцах цаг мань өндөрлөж байна. Тэгээд ямар ч байсан манай үзэгчдүүд энэ сонгуультай холбоотой тодорхой мэдээллүүдийг бас хүргэсэн байхаа гэж ингэж бид бодож байна. Тэгээд бидний урилгыг бас хүлээж авч хүрэлцэрсэн дахин талархсан илэрхийлье. За үзэгчдээ энэ удаагийн нэвтрүүлэг мөн өгөр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяр та.